Манай гарагийн соёл иргэншлээс ангид зэрлэг омгууд 1-р хэсэг. Шинжлэх ухаан, техник, технологи тээвэр дэд бүтц хөгжсөн орчин үеийн ертөнцид хүний очоогүй газар нутаг гэж байхгүй болж эртний зэрлэг омгууд байх газаргүй болсоор л байна. Гэхдээ өвөг дээдсийнхээ амьдралын хэв маяг заншлыг хадгалж, уншиж бичиж чадахгүй цахилгаан хэрэгсэл, автомашин гэдгийг мэдэхгүй жимс тууж загас барьж, анхийн үл залгуулдаг бороо хурыг бурхан бидэнд илгээж байгаа гэдэгт итгэдэг зэрлэг омгууд манай гарагийн өнцөг болон бүрт байдаг. Орчин цагийн соёл иргэншлээс имээдэг ийм омог манай гарагийн Африк, Хойд, Өмнөд Америк, Аз, Австралийн нутагт 100 орчим байдаг хэмээн судлаачид үздэг. Эфе омгийн одоочууд. Африк твийн бүгд найрамдах ардчилсан Конго улсын Итури хэмээх ширэнгэн ойн гүнд Эфе хэмээх одоо ард түмэн аж төрдөг. Ойн гүнд тэд бараг хувцас өмсдөггүй их халуунаас биеэ хамгаалах байр болгон навчны аваахаа ашигладаг. Тэд өнөө үеийн соёлжсон нийгэмд нэн эртний соёлоо хадгалж үлдсэн цөөн хідэн омгийн нэг юм. Эфечүүд чулуун зэвсэг хэрэглэж гал хасааж чаддаггүй. Зарим антропологчид эфечүүдийг Неандерталуудын үр удам гэж үздэг. Гэвч генийн судалгаагаар тэд энгийн л хүмүүс бөгөөд 50-аас 90 мянган жилийн өмнө онцгой ген нь бүрэлдэжээ. Хамгийн анх энэ одоочуудын талаар манай эртний 3000 жилийн тэртээ эртний Египтийн бичвэрт дурссан байдаг. Хожим нь эртний Грекийн найрагч Гомер хэмжээгээрээ мэлхий шиг жижиг биетэй, тогрооны дайралтад байн гуртаж, далай тэнгис дээгүүр нисэхдээ гай гарц авчирдаг үлгэрийн одоочуудын тухай бичсэн байдаг. Манай эртний 7-р зуунд түүхч Ли Тай, Ромын эзэнт гүрнээс өмнөд зүгт амьдардаг ердөө 3 чи буюу 90 см өндөртэй одоочуудын талаар тодорхой бичжээ. Анхны Европчууд Матимба буюу энэхүү жижигхэн биетэй ард түмэнтэй 16-аас 17-р зуунд баруун Африкт учирч байв. Харин 19-р зуунд Итури голын хөндийг судалж байсан Герман, Оросын аялагчид үнэхээр ийм одоо ард түмэн байдгийг баталсан байна. 1934 онд судлаач Гузендегийн багийнхан Эфе омгийнхныг бүрэн судалж нисэн байна. Энэ цагаас хойш одоо омгийнхан үнэхээр байдаг гэдэгт дэлхийд дахин эргэлзэхэ байсан юм. Эфе омгийнхны эрчүүд 142-аас 145 см-с хэтрэхгүй өндөртэй. Эмэгтэйчүүд нь 135 см орчим өндөртэй. Тэдний гол онцлог гэвэл том биетэй хэрнээ богино хөлтэй, цайвар хүрэн арьстай, буржгар хар үстэй, нимгэн уруул жижигхэн нарийнхан хамартай. Гадаад төрхөөрөө негрүүдтэй төстэй боловч тусдаа арьсны өнгөтэй гэж үздэг. Өмнө нь тэд Төв Африкаар нутгалдаг байсан боловч сүүлдээ ойроо шахагджээ. Эдүгээ тэд нарны гэрэл шууд тусахгүй ширэнгэн одоо аж төрсөөр л байна. Хэвийн өндөртэй Африкчууд бяцхан биетэй хөршөө байнга хяхаж хавчдаг. Үүнээс болж Итури голын сав дагуу амьдардаг Эфе омгийнхан хөршүүдтэйгээ цус холилдсангүй. Гэхдээ энэ омгийн одоо бүсгүүчүүд өндөр биетэй эрчүүдтэй гэрлэх тохиолдол бий. Нилээд хэдэн жилийн өмнө Абамо омгийн нэгэн эр өөрийнхөө омгийн бүсгүүтэй гэрэлтэл анхных нь хүүхэд нас барж эхнэр нь дахин жирэмсэлсэнгүй. Абамо омгийн тэр эр хоёр дахь эхнэрээрээ Эфе омгийн царайлаг бүсгүйг сонгосон байна. Эфе омгийн эрчүүдийн хувьд ийм гэрлэлтийг саашаадаггүй. Учир нь тэдний хувьд заяаны ханаа олоход тун төвхтэй. Хэрвээ одоо омгийн эрчүүд негэр бүсгүйтэй нийлж хүүхэд гаргавал тэднийг өндөр биетэй омгоос хөөнө. Тэдний хувьд цорын ганц амьдрах арга нь ойн гүндээ Эфе омгийнхонтойгоо хамт үлдэх юм. Эфечүүд одоо хүртэл гал харгаж чадахгүй, галаа байнга мандаг ажээ. Тэдний хувьд өдрийн 99%-ийг ан агнаж ургамал ногоо түүж өнгөрүүлнэ. Тэд ан ангинахын тулд нум үзүүрт нь хорт үргэсэн сум хэргэлдэг. Эфечүүдийн хамгийн дуртай хоол нь заан юмах. Энэхүү амттай эдээгээ хэдэн жилд нэг удаа хүртэх нь бий. Бусад үед зээр сармагчин барьж иддэг. Бас загсагч муугүй барьдаг. Тэд загас хагнахын тулд хортой ургамал ашигладаг байна. Үүнийг эзэн загас мансуурч голын усанд хөөх үед гараараа барьж авна. Тэд өөрт хэрэгцээтэй гэсэн загаснуудаа шилж аваад үлдснийг нь тэржигт нь үлдээн. Голын усанд үлдсэн загаснууд хагас цагийн дараа сэхэж эргээд усандаа ордог байна. Эрчүүд нь мөн амттан химэн зүгийн бал цуглалдаг. Энэ нь тэдний хувьд хамгийн хүнд аюултай ажил. Хэрвээ энэхүү тансаг амттнаа олж чадвал гидсээ дүүртэл идэж орхино. Эмэгтэйчүүд хүүхдүүдэд дагуулan тосгоныхоо эргэн тойронд зэрлэг жимс навч ургамал түүж өт эмгэн хумс мэлхий могоо загас барьдаг. Эфечүүд бүх эмгэн хумсыг идэж үндэс ургамлыг ухаж дуусчаад ойн өөр өнцгөрөө нүдэг байна. Хэдийгээр тэд нүүдэлчин хэв маягтайч овог аймаг бүр өөр ингэсэн газар нутаг ойтой. Бусдын газар нутагт очивол жинхэнэ дайн тулаан болдог. Гэхдээ ийм мөргөлдөөн гарах нь тун ховор. Яагаад гэвэл эфечүүд төрөмгийн бус ихэнх судлаачид тэднийг маш амархан баярлаж хөөрдөг гэж тэмдэглэсэн байдаг. Ялангуяа амжилттай ан хийж чадвал маш ихээр баясгаадаг байна.
Тэд анд гарахын тулд сүсэглэн залбирч шүтэн болсон амьтадтай мөрөгдөг. Сайн ан хийвэл 4-5 цаг бүжиглэж дуулна. Бяцхан биетэй хүмүүс бөмбөрийн нүдэлтэнд шүндэл хүртэл бүжиглэж байгаа нь үнэхээр хөгжилтэй харагддаг ажээ. Эфечүүд хүүхэд төрөхөд тийм ч их баярлдаггүй. Учир нь хүүхэд могоод хатгуулж өвчин тусч амьтдад бариулж өгөж магадгүй гэж үздэг. Харин нас биед хурж ажил хийж чаддаг болох үед нь жинхэнэ баяр хийдэг байна. Тэд 3-4 өдөр найрлах нь ч энүүхэнд бөгөөд 70 модны дар сууж цэнгдэг. Хүүхдүүдийг нас бие хүрэх баяраар хөвгүүдийг 9-16 наснд нь зодож нүдэх, зүсч бэртэх зэрэгээр шалгадаг. Харин октод зориулж ийма хэмэх ховорхон баяр тэмдэглэнэ. Баярын өмнө октыг 2 сарын турш аваахад хорж эмэгдүүд заавар зөвлөгөө өгнө. Харин баярын өдөр эмбүүгүү буюу тусгай дэвсгэр бэлтгэж октыг татны өдөр гоёно. Энэ өдрөөс тухайн охин эрчүүдийн анхаарлын төвд орж эхэлдэг байна. Түүнчлэн октод баяжхын бэлэгдэл болгож уруулт нь мөнгөнд тэмдэг цолгодог. Үүнийг баян чинээлэг байхын бэлэг тэмдэг гэж үздэг учраас ийм гоёлгүй октыг хинч тоодоггүй байна. Харамсалтай нь энэхүү бяцхан ард түмэн баярлаж цэнгэх нь улмал багассаар. Учир нь тэдний амьдрдаг ширэнгэн ой араатан жигүүртэн мөхөж, соёлд хүн төрлөختөн хөдөө аж ахуйг хөгжүүлэхийн тулд ой модыг нь устгасаар байгаа нь тэдний амьдралыг мөхлийн эрмэгт аваачсан билээ. Хопи омгийн индианчууд. Хопи омгийнхны жижигхэн усыг ямар ч газрын зураг дээрээс олохгүй. Гэхдээ тэмдхийн оршин суугчид өөрсдийнх нь гарт Америкийн төдийгүй манай гаригийн хувь тавилан оршиж байдаг гэж баталдаг. Америкт оршдог энэ омгийн нийслэл нь тоосон думссан Хотвилла хэмээх тосгон байдаг. Тэд өвөг дээдсийн үншигээ чулуун байшинд халаалт цахилгаанчгүй амьдардаг ажээ. Байшингуудынхаа дээвэр дээр харин гинжлэгдсэн шонхор бүргэд байдаг. Тэд энэхүү нэг ховор шувуунуудыг шашны зан үйл хийхэд тахилга болгон ашиглахын зэрэгцээ. Буу удирдагч дайчдын чимэглэлд өдийг нь хэрэглэхээр агнадаг байна. Амгийн хүүхдүүд сургуульд явдаггүй, учир нь тэдний үздгээр цагаан хүмүүсийн сургаал нь тэдний байгалийн хөгжлийг устгаж, ирээдүг нь аюулд учруулна гэж үздэг. Түүнчлэн тэдний зан үйлийг хийж байгаа үед гариг ертөнц оршин тогтнодог, харин үүнийгээ зогсоовол дэлхий сүрнэ гэж үздэг байна. Тэд бүтэн жилийн турш сард 2 удаа материаллык ертөнц болон хүний уялдаа холбооны тэнцвэрийг хадгалахын тулд зан үйлээ үлддэг. Тэд зан үйл хийхдээ хүний ертөнц болон сүнсний ертөнцийн хооронд харилцаа тогтоох бөгөөд тун өвөрмөц нарийн дэглэлттэй бүжгийн тусламжтайгаар сүнснүүдийг буулгадаг аж. Яг л бөөнөр шиг өөр нэгний сүнсийг биедээ оруулна. Хопи бөө бясалгалд зориулан шоргоолчны үр хэлбэрээр баригдсан Кива сумд 1 хоног бясалгана. Дээвэр дээрээ үүдэн дайх ба яг голтон шат байдаг ажээ. Хопи бөөнөр энэхүү үүрэнд бясалгал хийх зур сүнснүүд тэдний биеинд ордог гин. Ингээд тэд тусгай баг хувцас өмсөн бүжиж эхэлдэг. Хачирхалтай нь өнөөхөр нь тэдний бүжгийг гэрэл зургийн болон дүрс бичлэгийн хайсанд буулгасан нь ховор байдаг. Мэдээж Хопи бөө зураг авч болохгүйг сануулдаг. Гэхдээ л хүмүүс нууцаар зураг авдаг. Харин дараа нь зурган дээр ямар ч дүрс байхгүй, дүрс бичлэгч хийгдээгүй байдаг хэмээх нь бий. Энэ нь тэд зөвхөн хүн ертөнцийн талаар гайхалтай мэдлэгтэй байсан тань төдийгүй. Харин энэхүү эртний омгийн төлөөлөгчид ирээдүг зөгнөх альвааг ангаах чадвартай байсантай нь холбоотой. Хопичууд тухайн үедээ Иракт болсон дайн болон дэлхийн 2 дугаар дайныг зөгнөж байсны тэр Турк, Япон, Калифорнид газар хөдлөн гэж байсан нь биелэлээ олж байжээ. Тэрч бүхэл Америк нэгдсэн улсад 2001 оны 9 дугаар сарын 11-нд болсон эмгэнэлт явдлыг жилийн өмнө зөгнөж байсан гэсэн мэдээлэлч бий. Хопи индианчууд хойд Америк дахь эртний соёл иргэншлүүдийн нэг. Тэд өнгөрсөн үеийн соёл иргэншлүүдийн талаарх мэдлэгийг хадгалж явдгийн дээр ойртон ирж буй сүрлийн талаар аливаалах олон хүнд сануулах үүрэг хүлээсэн гэж өөрсдөө үздэг. Энэхүү Индиан омгийн ахлагчид олон зууны туршид ирээдүйн талаарх зүгнэлийг нууцлж ирсэн гэдэг. Зүгнэлт индианчуудын газар нутаг дээр гарч ирэх цагаан хүмүүсийн тухай автомашин зохион бүтээх, дайн ертөнцийн төгсгөл, олон сая хүний амь насыг авч чадах байгалийн сүрлийн тухай өгүүлдэг ажээ. Томас Майлс индианчуудын тухай бичсэн номондоо Хопи омгийн ахлагчид нууц номондоо 100 гаруй зүгнэл хадгалдаг бөгөөд тэндээс дор хаяж 80 гаруй нь биелэгдсэн хэмээн бичсэн байдаг. Индианчуудын домогт өгүүлснээр өдгөөгөөс 1100 жилийн өмнө тэдний өвөг дээдэс ертөнцийн төгсгөл ирж Масо хэмээх оюун санааны багш бууж ирнэ гэж сэрэмжлүүлсэн байдаг. Масо тэдний хувьд бурхан нь ажээ. Хопичууд дэлхий дээр өнгөрсөнд байсан шиг бөмбөгний хүчтэй дэлбэрэлт болно гэж зөвнсөн байдаг. Тэдний оршин байдаг газраас холгүйхэн атомын туршилтын бөмбөг дэлбэрсэнийг индианчууд мартаагүй. Тухайн үед хопичууд цацрагийг гайхалтай аргаар устгасан үл мэдэгдэх далдын хүчээр амьд гарчээ.
Далай тэнгисийн усны түвшин нэмэгдсэний улмаас хуурай газрууд усан дор орж зарим нь үлдэнэ гэж хопичууд зөвгөнсөн ч чухам ямар газар гэдгийг одоогоор нарийн хэлэх боломжгүй ажээ. Хопи омгийн индианчуудын зөвгнөлт өгүүлснээр 2035 он хүртэл дэлхий дээр олон тооны байгалийн аюулт үзэгдэл болж илүүдэл хүмүүсээс салах ажээ. Түүнчлэн эмчлэх эм гэж байхгүй тахалтай адилхан нууцлаг өвчин олон хүний амь насыг авч удах талаарч зөвгөнсөн байдаг. Хэдийгээр тэд ийм олон таагүй зөвнөл хэлж байгаа ч одоо хүмүүсийн шуугаад байгаа шиг дэлхий сүнөж хүн төрлөختөн устдахгүй, хүн төрлөختний ирээдүй бий. Соёл иргэншил устдахгүй хэмээн тэдний нууцлаг номод бичигджээ. Гэхдээ хүмүүс эхлээд гариг ертөнцид зогцон амьдарч чадахгүй, ухаангүй үйлдэлхийн зөвхөн биеийн жаргалыг шүтснийхээ төлөөсөө төлөх хэрэгтэй болох гин. Хопичуудын зөвнөлд ухамсартай хөтлөгдөн гариг ертөнцид шүтэн барилдлагатайгаар амьдарч ирсэн хүмүүсийг аврах Тэнгэрийн машины тухай дурдгдсан байдаг. Түүнчлэн тэд улаан дэлхий саран дээрх байшин, тэнгэрт тун удахгүй гарч ирэх шинэ одны тухай ярьдаг. Нэлээд хэдэн жилийн өмнө НАСА-гийн одон орончид нарнаас 350 дахин том нарны аймагаас гадна оршдог нууцлаг объект нисэн юм. Хачирхалтай нэнхүү нууцлаг объектын талаар хиймэл дагуул болон дуран авиан дамжуулсан мэдээллүүд нь индианчуудын хүсэнд дүрслэлтэд нийцэж байжээ. Омгийн ахлагчдын хадгалж байдаг нууц ном нь эрт дээр үеэс уламжлагдсан ирсэн байх ба энэ дэгүүснээр бид дөрөвдөг ертөнцид амьдарч байгаа юм байна. Хүн төрлөختөн үндсэрхэг үзэл засгийн төлөөх тэмцэл 6 цэнгэл хөөцөлдөн гол даалгавраа мартсан тул өмнөх 3 ертөнц устжээ. Мөн энэ нууц материал дэгүүснээр хүмүүс дөрөвдөг сүрлийн ирмэгтэй байгааг нь. Харин хопичууд энэ сүрлийг зогсоохоор чармайж байгаа юм. Тэд яг л ийм зорилгоор Ирактай хийсэн дайн эхлэхээс өмнө хэвлэлийн баг хурал зарлаж чулуун хавтан дээр эртний бичээсээр бичсэн текстийг үзүүлж ажээ. Эртний зөвнөл ёсоор бол Ирак руу дайрсан нь дэлхийн 3 дахь дайны эхлэлийг тавьсан аж. Энэ дайныг Христийн шашныхан ч сайнаар тайлбарладаггүй. Учир нь Иракт Библийн эдемийн газар байрладаг юм байна. Тиймээс НАТОгийн цэргийн хүчин дэлхийн хамгийн ариун газруудын нэгийг бөмбөгдсөн хэмээн христчүүд үздэг гэнэ. Мөн хопичуудын зөвгнөлт өгүүлснээр цөмийн дайнч хүн төрлөختний төгсгөл биш ажээ.